Монгол Улс ерөнхийлөгч Эвэлтор төрийн ордонд анхудаа Монгол адуучин үндэсний чуулган боллоо. Чуулганд 21 аймаг сумдын 800 адуучин оролцлоо. Чуулганаараа дэлхийн адууны өдөр Монгол улсын санаачлага, адуучдын тулгамдж буй асуудал гарч шийдэл, адууны удмын санг хамгаалах, үйлдвэр ухсааг сайжруулах, малчны 8 ногоон гарц шийдэл, морин хур урлалд адуун соёлтой холбогдох нь адуу эмнэх арга ухаан зэрэг сэдвээр илтгэл сонсож хилцүүлэг өрнүүллээ. Улсын хурал Монгол үйлдвэр омгийн адууны удмын санг хамгаалах зорилгоор үржлийн адуу түүний үр хөврөлийг импортлохыг 2026-аас 2036 он хүртэл хугацаанд зогсоох тогтоол баталсан. Энэ Монгол адуу бол биднийг дэлхийн нийтэд таниулж байгаа. Тийм учраас бид нар одоо энэ Монгол адуугаар одоо баян бахархаж явах хэрэгтэй. Монгол улсын энэхүү санаачлагад нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 56 улс хамтран зохиогчоор нэгдэж 169 орон дэмжин баталсан хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгсэн үүрэг ач холбогдлыг дэлхийд дахин албан ёсоор хүлээн зөвшөөрч буй маш том нотлогоо бөгөөд илэрлээ гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Монгол улс энэ онд анх удаа энэхүү дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үүнийгээ бид нар маш сайхан хийх ёстой. Эрхэм мөндөд чуулганы төлөөлөгчдөө Монгол адууны угшил гарлын түүх, арчилгаа маллага, өвчин эмгээг нэмчлэх, унлаг эдлгаанд сургах, хурдан хөлгийг шинжин таних, адууны эдлэл хэрэглийг үйлдвэрлэх тэргүүтээ Монгол адууны цогц зөв соёлыг өвлөн тэгчид бол Монгол адуучид та бүхэн билээ. Энэхүү өв соёл уламжлаа дутааж гэлгүй улам төгөлдржүүлэн үр хожтой өлүүлэн үлдэх өндөр үүрэг хариуцлагыг үүрч яваагаа та бүхэн нас ямагт ухамсарлаж байгаарай гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За Монгол эх орныг бас эзэнтэй байлгаж байгаа хүмүүс бол малчин ард түмэн. Тэгээд одоо төрийнхөө сүлдэн залсан энэ молор эрднийг хайрлаж хамгаалж өсгөн үржүүлж байгаа хүмүүс бол адууч. Тэг ингээд адуучдын маань Монгол Улсын ерөнхийлөгч төр ингээд төрөөс ингээд сайхан дэмжиж одоо ингээд чуулган хийж байгаа маш их баяртай байна. Ханьхүү чуулган одоо Монгол эх орны 21 аймаг 330 сумаас төлөөллүүд их оролцож байна. Нийтдээ 800 хүний төлөөлөл оролцож байна. Тэгээд өнөөдрийн асуудал дээр бол одоо төрийн одоо бодлого одоо адуучд руу бас уялдаа холбоо байх хэрэгтэй. Одоо биний хувьд одоо хөдөөгөр явж хат ганц тодгомжтой асуудал зүйл гэхэлэр залуу малчид их ховордоод байна. За нөгөө талдаа бас адуучдын манаас хамгийн тодгомжтой зүйл бол одоо гэр бүлийн асуудал байна. Энэ зүйл дээр бас төрөөс бодлого одоо дөрвтэй бодлого авах болов шийдэх болов гэсэн бодлоготой бид нар бас хүрэлцэн ирсэн. Дэлхийн одоо Монголоос авто Монгол одоо говьяас гаралтай. Говьяас гэдэг үгээр зарим хүн жаахан ань хойж гэх юм аа. Жахаа сэргүүтэй энэ говийн богино хөлтэй адууны чинь өвгдөөс нь хулан даг. Хулан даг гэдэг амт Монголын 3 говьяас л бий болсон. Монголын 3 говьяас хулан гэдэг амт нь нүд нь өвддөггүй, дэл нь өвддөггүй, өт батханд өвддөггүй. Усаар хизээ сажигддаггүй. Энэний чинь одоо удам ухсаал Монгол адуу байгаа даахгүй. Тэгээ говийн адуу бол одоо жижиг богино хөлтэй амьдрах чадвар насар сайн. Баг ургамлаар хоололдог. За манай ханга адуу бол арай товэр сайхан үзэсгэлэнтэй сайхан л да тий. Би бол одоо Монгол адуунд одоо би одоо 70 гаруй жил болохтой 60 хэдэн жил морины сүүл болоо яг өсөхдөө одоо яг л энэ адууны нуруунд дээр адууны хөлсний үнэрт ингэж өссөн хүн учраас үнэхээр энэ бол гайхамшигтай. Дэлхийн 60 сая адууны 9 орчим хувь нь буюу 5 сая гаруй нь манай улсад байдаг. Адууныхаа тоогоор дэлхийд 4-р, нэг хүнд ногдох адууны тоогоор 1-р ордог юм а. Дэлхийн адууны өдөртөө болох ерөнхийлөгч хөрсгийн санаачлагын нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей өнгөрсөн онд хэлэлцэн баталсан нь хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгсэн үүрэг ач холбогдлыг дэлхийдхэн хүлээн зөвшөөрч байгаа илрэл юм а. Энэ дагуу улс орнууд үндэсний их баяр наадмын өдөр буюу 7-р сарын 11-ний өдөр дэлхийн адууны өдрийг тэмдэглэж байх юм а. Монгол адууны шинж чанар одоо аливаа бэрхшээлийг таван туулах маш өндөр чадамжтай нэгт. Монгол адууны өөрийнх нь онцлог нь болохоор одоо ингээ тэмцээн уралдаанд ороход одоо Монгол адууны эзэнтэйгээ харьцах харилцаа тий одоо Монгол хүн эзэн хүн морьтойгоо харьцах нэгнийгээ мэдэрдэг одоо аливаа саад бэрхшээлч байдаг юм уу саад тодгорыг давахтаа айгүй тийм одоо нэгнийгээ эзнээ мэдэрдэг учраас тэрүүгээр ер нь адуу гэдэг амьтан дотроос Монгол адуу тэрүүгээр их ялгардаг байх гэж би боддог. Тий. Тэгээ Монгол адуу ер нь ингээ адууг унлаг эдлэгийн тэргэлээд ингээд нэг жил гарan ч юм уу ингээд нэг хүнтэй харьцчихад өөр хүнийг унуулах ч юм уу те өөртөө ойртуулах дургүй байдаг. Тэрүүгээр одоо ингээ хөдөө ингээ унаж бэртэг ч юм уу ингээ эзэн хүн явах боломжгүй байсан үед Монгол адуу орхио явдаггүй тийм давуу чанартай. Тийм учраас Монгол адуу бол өөрөө маш ухаалаг амьтан. Монгол адуучтай
ерөнхийлөгчийн дор зохион байгуулагдаж байгаа нь бол үнэхээр сайхан байна. Монголын адуучид Монголын малчтайгаа ер нь зөвөр харж үнэлж тийм ээ. Адууныхаа өв соёлыг дээдлж явах. Тийм л зохион байгуулалттай чуулган болж. Монгол адуу яг дэвсгэр төвчээр л гайхамшигтай ер нь эрлийн адуугууд бол зод дорхон ямар нэгэн ганц зодод Монгол адуучин дэвсгэртэй. Манай улс ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын бие тус өвийн жагсаалтанд Монгол наадам морин хуурай хөхүүрийн айрыг эсгэх уламжлал холбогдох зан үйлээ бүртгүүлсэн. Мөн 2013 онд Хүү 7 удагт 10,000 мордны жагсаалт, 4,000 хурдан морины уралдаанд зохион байгуулж генест бүртгүүлээд байгаамаа.